хүүхдийн хэл ярианы хөгжил гэж ерөнхийдөө айл гэр болгонд л ах トゥ хамаатан садын одоо хүмүүс дунд ер нь бол нэг хэл ярианы хөгжлийн хоцрогдолтой хүүхэд байдаг болчихсон. Орчин үед бол нэлээд түгээмэл ажиглагддаг нэг асуудал болоод байгаа тийм үү? Тэгээ хэл ярианы хөгжлийн хоцрогдолд орсноороо тухайн хүүхэд одоо бусдад өөрийгөө ойлгуулж илэрхийлж чадахгүй. Мөн дээрээс нь энэ цаашдаа ахисаар ер нь бол нийгмээс өөрийгөө тусгаарлах цаашлаад одоо зан төрхийн өөрчлөлтөнд ороход нөлөөлж байгаа юм гол хүчин зүйл болоод байгаа. Одоо шууд 3 настай гэхэд л 3 хүүхдээ өгүүлбэрээр чөлөөтэй ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл 3 настай хэрний одоо Монгол аав ээжтэй, Монгол орчин тий Монгол сургууль цэцэрлэгт явж байгаа хүүхэд тэгж ярихгүй байгаа нь өөрөө л хэлний хоцрогдолд орчиж байгаа. Гаднаас одоо аав нь орж ирээд хаалга тогшоод хаалга тогшсныг ээж нь одоо тий хин бэ аав нэ гэд ингээ хэлж байгаа нь л тэр хүүхдийг илэрхийлэмжинд сургаж байгаа хин гэдгийг таньж мэдж байгаа зүйлд ингээд сургаж байгаа байхгүй. Жоох штий юу ойлгох юм бэ гэдэг. Тэгдэл үгүй жоох бишээ sorry. Ойтотой л уг нэг аль хэдийн мэдсэн байх хэрэгтэй байхгүй тий.